Сайнцгаано уу? Биндрия байна. За өнөөдөр би та бүхэнд миний амралтын өдөр хэрхэн өнгөрсөн талаар хуваалцъя. Тэгээ энэ бичлэгт юу гарах вэ гэхээр амралтынхаа өдөр би одоо ингээ хийсэн хумсаа бодуулах, тэгээ хөмсөг сормосны хийм хийлгэх, юм худалдаж авах, каргоноос загсан бараагаа авах, гадуур хоол идэх гэдэг одоо ингээ өөрийгөө эрхлүүлж байгаа зүйлс гэх юм уу, бас амжуулах шаардлагатай зүйлсээ хэрхэн одоо хийхийн хажуугаар эмэгтэй хүн байх өртөг ер нь хийдвэ гэдэг шиг нэг эдгээр зүйлсийг хийхэд тэдэнд өрөг тус бүр зарцуулагдсан бэ гэдгийг сонирхолтой байх болов уу гэж бодоод зүгээр хавсаргаж байна. Тэгээд миний хүсэн хүлээсэн амралтын өдрүүд хэрхэн өнгөрснийг харцгаая. За одоо нүрээ бодоод гарахад бэлтэж гин. Сая нөгөө өснийхаа нэг сенс авсахгүй тэрүүгээрээ ингээд анх удаа сенсэж үзлээ. Одоо дуу сонсож байгаа болохоор уцаа дуучлаар ашиглаж чадах уу нэ. Нөгөө нэг сенс чи энэ ахгүй юу? Яг Dyson-ор хуу дуурамл ихтэй амир хөргөн яг адилхан л байлээ. Надад бол ялгаач тийм. Энийг хэрэглэж үзсэн. За одоо ямар болохыг харцгаая. Өнөөдөр нэг их бодохгүй угаасаа нөгөө сормос сормосны хийм өдр хийлгэндээ барай маринд орох учраас фул мейкап хэрэггүй байх гэж бодоод иймэрхүү бодчихлаа. Одоо таксигаа дуудсан. Хүлээж байна. Гэтэл бүр цаанаас амар ядраад байна. Угаас гарах гэдэг амаа. Нэг би гэдэг нэг нэрчээс. Одоо нөгөө барайныхаа газар очих чинь би дандаа тай массажинд ороод гэсэн сүүлийн үед дээрс авчаад чи хоёрын ерөөсө боохгүй байгаа. Тийм болохоор имчилгээний тийм уламжлалт барайнд орно. Амар сайн байдаг. Хичээсэн юм. За ингээ барайнд орсон. Барай бол бүр маш гоё исэн. Хамаг алжаал ядаргаа тайлагдаад миний мөрөн дээр ингээ хоёр хуян бүр ингээ амар том болцсон байсан. Тэрэн дээр тэр маань ер нь илт гоё зөөлрсөн. Тэгээ энэ газрын барайч авах бол бүр маш гоё сэтгэлээрээ барьж өгдөг. Тэгээ манай гэрийн тавьд өгдөг хахад би байнга очиж бариулдаг гэсэн аахгүй. Тэгээд Таиланд массажнаас бол бүр хамаагүй илүү ер нь уламжлалт суурьтай барай өгдөг болохоор бас айгу хөөрхөн. Тэгээ үнэн нь бас 68,000 бусдаасаа бас хамаагүй хямдхан байдаг. Яг дээр үед амьдарч байгаа юм шиг юу вэ? Би нөгөө наашаа ирэхдээ таксинд нөгөө малгайгаа орхисон юм бахта. Залгасан чи утсаа авдггүй. Нөгөө хүүтэн байна. Манай массажист бах амар сайн байдаг байхгүй юу? Тэгээд чи юм хийтэй байна. Тэгээд юм хүнд хий ихтгэхээр нойрг үздэг. Ууртай болдог. Энэ стрессээс олж хийхдээ яадаг. Энэ хийг бол заавал арилгах хэрэгтэй байдаг. гэдэг чинь ер нь ажлын онцлогоос бас болсон болов уу гэж би бодож байна. Сөө хийдэг яар. Массажнаас гараад мега кофе орж кофе ууж чийлэрсэн байна. Хаяа нэг өөртөө суугаад кофе шоп ороод хулмаар үйдэн штэ. Би бол кофе шоп орохоор яг тэгдэг. Тэгээд энэ Солонгос талд байхдаа мега кофе руу орох айгу дуртай байсан. Тэгээд Монголд нэгдсэн байсан. Тэгээд кофе нь бол бүр амар гоё амттай. Тийм ээ. Кофе шопт орж чийлэрж байгаарай. Гэрээсээ хамраа зохиол гэсэн чинь гоё юм. Гадаад орчин гэдэг чинь ийм байдаг юм байна тий. Хүндлээ ахын нэг юу гэдэг шүү дээ. Энэ хаан банку юу вэ? Гэдэг тэр юм шиг зөвхөн бараг хараад хэлээд болцоод байгаа юм шиг. Одоо хүмүүс яг нөгөө цагаан сарын мэтгэлтэй орсон байх шиг байна. Тэр мэж надад ямар хамаатай байдаг штэ. Тэмээч. Тэгтээ гоё юм уу? Одоо олон жил үйлчлүүлсэн Starbucks руу гарах гэж байна. Цаг байгаа бол би л тэгтээ шууд дахиад орчдөг байсан. Let's go. Энэ Starbucks-ийн хажууд нэг юм
маникюрын ширээ байгаар нь асуусан чинь хүн нь ойрхон гарцсан байгаа. Хүлээж гэхээр ингээд тойл майланд нь хараад жаахан талчганаад нэг 15 минут орчим хүлээсэн байгаа. Тэгээд нэгэлж хөрхөн охиноо дагуулад ороод ирсэн. Охин гэж бүр сэргэлэн гэж жигтэйх охин байсан да. Анета надад тоол авчих юм уу гэл тэгжэл нэг хөрхөн тэндээс их чиг хоёрагаад тэгээ хамсаа бодулсан. Би тэгээд ойр дулаангүр бодулаад тараа ийм гоё болсон байна. Стогой цэвэрхэн бодож өгсөн. Thank you. Миний хумс маш үзэсгэлэнтэй биш байх гэж юу guys. Хот ба хумс анаас тэ гоё харагдаж байна. Гоё байна л гэсэн. Бас гоё нөө. Улаанбаатар ба улаан хумс анаас тэ ногоо асцсан байна. За тэгээ их дэлгүүр ороод павдер авдаг тасаг руугаа очоод павдраа бичүүлээд 69к болсон байна. Тэгээд одоо цаг авах гад цагны тасаг руу явсан. Бараг 2 хоног ирээд хаалга мөргөөд өрсөн авч чадахгүйсэн. Тэгээд эхлээд нэг юм электрон юм жоохон том осортойг зүгээд энэ нарийнхаа осортойг зүүсэн чинь яалтчгүй юм нарийнх нь хамаагүй юм хитэлэг гой харагдаж байсан. Тэгээд 250 мянга болсон байна. Авчаад хажуудлын цаг засвар дээр нь бугуугийн асуусан байхгүй юу. Тэгээд энэ цаг засвар хэдэн жил ажиллаж байгаа вэ гэдгсэн чинь 27 жил гэсэн. Бүр надтай ч хацуу. Тэгээд ээжтэйгээ анх энд ирж жоохон бахта цагаа засуулдаг гэсэн. Одоо ингээд өөрөө том болчоод ингээд засуулж ингээд хүмүүс тийгдэг. Тэгээд яг улсын их дэлгүүртээ 27 жил цаг засч ийн ээжтэйгээ цуг гээд ээж охин хоёр исэн амар хөөрхөн. That cute. Ой хэрэгч байна гэж юу? Дэлгүүр диорт болцсон юм шүү дээ. Маш гоё харагдаж байна гэж биш гэж юу guys. За дэлгүүрээс гараад явчих. So beautiful. Энэ хэсэг гэхдээ өвлж зунж хаварч намарч амар гоё байдаг. Хотын төвийн одоо хэсэгтэй. Би одоо нөгөө офис ажил хийхэд болцсон. Яг ийм мэдрэмж аваагүй амар удацсан байна. За Монголиас орж ирсэн. Олны гоё газарт шүү дээ. Энийг авнаа. Төмсний салаад манай эзэн тавигны шүлгийг авъя гэсэн. Би болохоор битүү шүлгийг авнаа. Энэ сүлтэй. Сүлтэй цай маань ирсэн байна. Хоол маань ирсэн байна. Миний битүү шүл. Төмсний салаад лагийн тавигны шүл. Яг л нэрээ таалаа тий. Итээд үгүй л доо. Итээд үгүй. Усаад үгүй. Тэнгэрийг сая тойрч юу яа. Ай. Ташаа зулаа ирсэн байна. Фитнес чинь зулаа ирсэн байна. Амсаа харуул та. Ингээд битүүрийн хонсыг л харч л та. Яаж энэ юу гэдг нь гэдлээ. Соронцтой 3D. Соронцтой тийм. Яа. Бас 3D 4D гэж бас хэлсэн юм. За нойлыг яа зүгээр өнгөрүүлэх үү? Бас өөргөө хараад жоохон дэлчгансан байна. Тийм уусаа нэг бүл мейкап хийгээгүй юм ч тийм. Клоус ирсэн чинь дахиад тог байхгүй байлаа. Тэгсэн чинь нэг дахиад үслэктэй заяа. Би одоо тэгээд ус орж чадах юм болов. Улаанбаатар тоггүй байгаа нь л айгүй муухай байна. Sorry guys, би харин хувц сонроо өмсөд мөрөө бодох зам алгаа. Энэ батг харин толгойгүй болохоор шахаж чадахгүй байна л да. Тог байхгүй мартаад усанд орцсон байна шүү дээ. Одоо найт өссөн яаж явах юм бэ? Бүр яг усанд орж гарч ирчихлээ. Газ сурчиг алака угаачиг л угаагаад сэнсээ залгасан чинь төш тог байхгүй шүү дээ. Танад манай төрөхгүй яж байгаа би өчтөр малгайгаа болгоцсон. Юу вэ? Комфорт таксиг нь барьж ирлээ шүү дээ. 14 цагаас цаг авсан байсан. Яг 13:57 болж байгаад офисын хаалгаар нь орж ирлээ. Энэ арай 12 давхарт надах. Одоо арай лифт нь битгий хурши хай таалгаар орно гэж яах юм. Хойно гэдэг чинь аль нэлээ. Хойно. Тэгч тань юм байна. Хойно. Би бүр амар тоо бодоноос тэ. Энийний хойд гэхээр одоо аль байж таах вэ guys? За энэ ч урд юм байна тий. Окей, тэгвэл нөгөөтгий.
Би багахан юм хийцэн энэ торон дотор. Хой. Энэ хаалга болж тарлаа тий. Сэтгэл зүйн зөвлөгөө авахын гэхдээ бүр маш эрүүл зүйл гэж би боддог. Заавал сэтгэл готролд орсон, гүн депрессдсэн хүн л одоо сэтгэл зүйчтэй уулздаг гэдэг юм бол байхгүй. Орчин үед бол ер нь айгүй орчин үеийн нийгэмд бол хийх хэрэгтэй л зүйлсийн нэг гэж боддог. Тэгээд яг асуудлуудаа яриад шинжлэх ухааны гаргалгааг ингээд сонсчоор ингээд байгаа юм байна гэд өөрөө ярьж агаад өөрийнхөө ярианаас өөрөө хариултаа олоод ингээд тайвширлыг, гарц шийдлийг олоод гардаг маш гайхалтай цаг хугацаа байдаг. Ингээд амар гоё болчиход гарсан байна. Нэг овоолзаа гараад ирлээ. Тэгээд жоохон ч ихсэн тайвширлаа. Ер нь окей. Тийм л байна. Болох уу? Дараа нь Шангрилагийн зүүн талд байдаг нөгөө Маку гэдэг амар хүрхэн газар байдаг штэ. Тэр иршээ ороод цэцэргэн борш төмстэй авч идсэн байна. Энэ бүгд нийлээ 55,000 олсон байна. Энэ орон дээр бараг амьдэрчлээ төхөө. Тэгээд энэ гоо сайханд ороод сайхан массаж хийлгээд нүүрний цэвэрлэгээ мэвлэгээ хийлгэсэн. Өмнө хашин гэсэн амар хөөрхөн амар сэтгэлээр хийж өгдөг хичээсэн. Дараа нь өмсөх сормосын хиймд орсон. Тэгээд би бол сормос авглаа ийдсэн тэр жоохон таагүй. Тэгээд дараа нь болохоор бас юм хаштаг орж хоол унд идсэн байна. Тэгээд маргааш өдөр нь карганоос юм авсан. Тэгээд энэ салбар дээр нь шөө салбар дээр нэрсэн байсан. 4 юм авсан 12 болоод. Авсан байсан чинь ингээд амжаагүй болов зэрэгтэй ирсэн байлээ. Аваад гүстэ орч. За гүстэ орч шууртаа хаш болсноо. Байна. Гүстэ бол миний амар дуртай орох газруудын нэг байгаа. Тийм орчин нас айгүй хөөрхөн байгаад байдаг шүү дээ. Бас муухай биш. Тэгээ меню нь бол ингээд нэг хөрхөнтэй Аз Европ хоол байдаг. Тэгээд миний хамгийн дуртай хар шүл хоёр ширхэг хуушуур байна. Тэгээд энэ цайн бас амар гоё юм. Ийм талхтай ирдэг нь сайн хоол ирээд тэгээд тоцоогоо хийгээд гарсан байгаа. Хоол бол гоё юм. 7,800 байна. Сөөжж 3 өдөр үргэлжилсэн миний амралтын өдөр нэг иймэрхүү өнгөрсөн байна. Тэгээд аль болох бүхнийг амжуулахыг хичээсэн. Өөртөө анхаарна гэдэг бол ер нь л дээ сэтгэл зүйн засал, хиймэр сэргээлт бас ингээд ажилдаа бэлдэх нэг хэсэг байдаг болохоор энэ бүхнийг бол амжуулах маш хэрэгтэй байдаг. Тэгээд энэ бүхнийг хийхэд нийт хэдэн төгрөг болсон байна. Маш сонирхолтой. За ингээд миний бичлэгийг үзсэн байлаа.